Аналистын хөтөлбөр үргэлжлэн үзэж та бүхэнд хүрч байгаа өнгөрсөн 7 хоногт өрнөсөн үйл явдлын онцлог мэдээллийг сэтгүүлч Ариун Туйгаанбаяр томилон хүргэж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт онцлог нэг сэдэв бол АСЕМ-ийн чуулга уулзалттай холбоотой мэдээллийг бид үзэж та бүхэнд онцолж байна. Учир юу гэхээр АСЕМ-ийн чуулга уулзалт болохтой холбоотойгоор манай бас багагүй хэмжээний хөрөнгө мөнгийг бол одоо нэлээд их зүйл зарцуулахаар төлөвлөгдсөн байж байгаа. Энэ асуудлаар ч гэсэн 2015 оны төсвийн тодтголоор оруулж ирж байгаа. Мөн 2016 оны төсвөөр ч гэсэн АСЕМ-ийн чуулга уулзалтанд хичнээн төгрөгийг одоо ямар зүйл зарцуулах вэ гэдэг асуудал хэрэгцсэн ба. Тэгэхээр энэхүү мэдээлэлээс уулзаач. Тэгэхээр АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт бол Монгол улсад 2016 онд зохион байгуулагдсан байгаа. За энэ хүрээнд олон улсын 53 орны тэргүүн за тэдний дагалдаж ирэх бол 500 орчим төлөөлөгч бол Монголд ирэхээр төлөвлөсөн байгаа. За ер нь бол 2015 оны төсөвт 5 тэрбум төгрөгийг АСЕМ-ийн чуулга уулзалтанд зориулж төсвөлсөн бол 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөгийг бол төсвөлсөн байгаа. За үүгээр бол АСЕМ-д зарцуулах одоо зохион байгуулалтын ажилд бол зарцуулна. За өнөөдөр бол АСЕМ-д зориулсан одоо бүтээн байгуулалт болоод за зарим одоо зохион байгуулалтын ажлыг бол хийж эхэлсэн байгаа. За эндээс харахад бол нэг сонгоц Чингис хаан олон улсын нэг сонгоцны буудалд жишээлбэл маш олон төрлийн ажил хийхээр төлөвлөсөн байгаа. За тухайлхан бол зочдыг ирэхэд хүлээлгийн танхимыг шинжлэх болоод интернет холболтыг шинээр зохион байгуулах гэх мэтчлэн. За дээрэс нь Чингис хаан олон улсын нэг сонгоцны буудалд газарсан олон улсын төлөөлөгчдийг Улаанбаатар хотын төвд авчирхад тусгай зориулалтын автобус худалдан авах гэрчлэн бол маш олон зүйлийг яг энэ АСЕМ-д зориулж одоо зарцуулахаар шийдвэрсэн байгаа. За ер нь бол дээрэс нь 30 одоо хамгаалагчийг бэлтгэх гэх мэтлэн маш олон асуудал байна. За дээрэс нь нэг сонгоцны буудал бол цэвэрлэх байгууламжтай ойр байдаг. За цэвэрлэх байгууламж нэг сонгоцны буудлаас хойхон талд байдаг учраас салхины дээрээс бол цэвэрлэх байгууламжийн муухай эвгүй үнэр бол нэг сонгоцны буудал үнэртэх эрсдлийг тооцож өнөөдөр яг тусгай зориулалтын 4 машиныг бас худалдаж авсан байгаа. За энэ 4 машин юу одоо ямар зориулалттай вэ гэхээр өмнөхөн үнэрийг арилгах дээрээс нь ялаа шумуулыг үргэх гэх мэтчлэн бол ийм тусгай зориулалтын машиныг бол эхний ээлжинд АСЕМ-д зориулж авчирсан байгаа. За ер нь бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа энэ үед бол олон улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа үед бол бүх одоо арга чарга бүх болцоогоо дайчилж энэ зохион байгуулалтыг хийнэ гэдэг Монгол Улсын ерөнхий сайд бол хэлээд байгаа. За ингээд Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг болоод зам тээврийн яамны газрын дарга онон нарын яриаг одоо үргэлээ. Хариуцлагатаар хэлэхэд бид нар бол АСЕМ-ийн бэлтгэл ажил бол ямар нэг илдүү зүйл байхгүй явж байгаа. Үндэсний бэлтгэл хорооны ажлыг ерөнхий сайд бол ахаж хариуцж ажиллаж байгаа. Аль болох төсөвт бол ачаад өрөхгүйгээр гэхдээ зайлшгүй одоо гарах шаардлагатай зарим зардлыг бол төсөв дээр бас суулгаад ингээд бид нар бол АСЕМ-ыг өндөр хэмжээнд бол зохион байгуулах болно. АСЕМ-ийн дид хороо гэж байгаа. Зан тээврийн сайд ахсан. Энэ дид хорооны хурал болоод уг уралд бол тодорхой бэлтгэл ажлуудыг бид нар яасан. За үүний өрөөнд энэ зам талбай ашиглалт одоо нисгээс наашаа явах замын асуудал, гэрэлтүүлгийн асуудал, мөн тэмдэглэгээ одоо замын аюулгүй байдал энэ чиглэлд нэлээд анхаарч ирсэн. За мөн Чингис хаан нисгэн усны буудал дээр ямар хэмжээний одоо хөлөө авалтын танхим, бив цаал яаж засах энэ асуудлаа бас ярьсан. Ус сүгийн удирдах газартаа бид нар тэр бохирын асуудлаар нэлээд ярьж байна. Одоо тэр үнэр нэлээд үнэртдэг учраас энийг одоо нэг инженерийн байгууламжийн хэлбэрт эсвэл шороогоор дүүрэх ч юм уу энэ асуудлыг шийдээч гэдэг асуудлыг тавьж байгаа. Зөвхөн одоо нэг сонгоцны буудлыг нэг сонгоцны хэсэгт бол зохион байгуулах ажил ийм их байгаа. За үүнээс гадна бол маш олон төрлийн зохион байгуулалтыг хийн гэж байна. За эхний ээлжинд эдгээр одоо зохион байгуулалтыг хийхэд хөрөнгө мөнгөний асуудлаас дутагдaltaй байгаа учраас бүгд найрамдах Солонгос улсын Экзем банкнаас бол одоо зээлээр орж ирсэн мөнгөний үлдэгдлэг бас энэ АСЕМ-д зориулж ашиглаж зохион байгуулалтын ажлыг хийн гэж олон асуудал байна. За нөгөө талаар Монгол Улсын одоо Чингис хаан олон улсын нэг сонгоцны буудал бол маш одоо цөөхөн онгоц хүлээн авах хүчин чадалтай. Олон улсын төлөөлөгчид ирэхэд бол ачаал маш ихээр нэмэгдэх учраас бүгд найрамд тагтад ард улсын одоо зарим онгоцны буудлыг ашиглах. За дээрэс нь хойд төршөөс улаан үдэ онгоцны буудлыг ашиглах, хөвсгөл чойрын онгоцны буудлыг бол ашиглах гэх мэтчлэн олон асуудлаас яригдж байгаа. За ингээд ирэхлээр нөгөө онгоцны буудлуудыг ашиглах зардал мөнгө, за тэндээс одоо Улаанбаатар руу авчрах, зочид төлөөлөгчдийг авчрах гэх мэтчлэн олон зардал бол АСЕМ-д зориулж гарахаар байгаа юм. За ингээд зам тээврийн яамны газрын дарга ононгийн яриаг ахаад үргээ. Мөн зарим онгоцууд ирээд буцаад энэ нөөц ирэхүү юм уу хятадын нэг өөр газруудад буух ийм чиглэлийн зүйл судалж байна. Зүгээр эцэлэг баг. Энд нэг зүйл тодорхойгүй байна л да. АСЕМ-ийн чуулга уулзалт Монгол улсад ингэж их хөрөнгө зарцуулж зохион байгуулах хэр ач холбогдолтой. Өөрийн чуулга уулзалтаас манай улсад ашигтай зүйл нь юу байх вэ гэдэг талаар мэдээлэл одоогийн хүртэл гарч иж чадахгүй байгаа. Зөвхөн энэ чуулга уулзалтыг л Монгол зохион байгуулах юм бол бүх юм сайхан болчих юм шиг одоогоор тайлбарлагдаж байгаа. Тэгэхээр энэ дэр нэг зүйлийг ерөөсөө олон нийтийн зүгээс маш их гайхаж байгаа. Яагаад тэгэхээр одоо АСЕМ-ийн чуулга уулзалтанд зориулаад энэ их хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулж байгаа юм чинь энэ хэмжээний хөрөнгө мөнгөө эргүүлэн нөхөж авах боломж нь бидэнд хэр байгаа юм бэ?
тухайн хуралдараас магадгүй Монгол улсад шаардлагатай хэрэгтэй томоохон төсөл хөтөлбөрөд хэрэгжих боломж нээгдэж харагдаж магадгүй. Гэхдээ тэр бүхэн тодорхойгүй, өөрөөр хэлэх юм бол яг одоо ийм барина гэсэн зүйл гэдэг ч юм ийм ингэж хөгжүүлнэ гэсэн зүйлийг огт байхгүй байгаа учраас энэ бол маш тийм эрсдэлтэй алхам юм аа. Манай улс ер нь нэг зохион байгуулах шаардлага анхнаасаа байсан нь үгүй гэдгийг бас бид нар бодох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Өөр нэг зүйл бол асемын чуулга уулзалттай холбоотойгоор бол чамлахааргүй хэмжээний хөрөнгө мөнгө буюу ялангуяа одоо цүн чуулга уулзалтанд зориулаад Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг томоохон гэж хилэгдэх зочд буудлууд бүгдийг нь одоо бараг 100% шахав шинжлэх юм шаардлага зүйлсээр уран гарч ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө мөнгөний асуудлыг мөн дээрх зочд буудлуудад хөргүүлэх тэрчлэн одоо асемын чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн хүмүүс зориулсан тусгай тоногдсон автобус болоод бага орын автомашин зэргүүдийг бас мөн Монгол улс өөрөө худалдан авч байгаа ийм асуудал үүсэж байгаа. Мөн зөвхөн асемын чуулга уулзалтанд зориулсан тусдаа ийм хотхныг хүртэл манай одоо богдуулын хойд амд бол барьж байгаа ийм асуудал байж байгаа. Энэ мэтлэн энэ хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулан байж хийхин үр дүн юу вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл одоогоор бол мэдэгдэхгүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол юу гэдэг юм тодорхой төсөл хөтөлбөр тодорхой хурал чуулган бол бид энэний дараагаас ийм хэмжээний ашиг ингэж хүртэх боломжтой гэсэн зүйлээр илэрхийлэгддэг бол энэ удаагийн асемын чуулга уулзалтыг манай улс яаж зохион байгуулж байгаа ойлгомжгүй байна гэсэн зүйлийг бол олон нийт өгöd байгаа юм л та. Ер нь бол сая ярьлаа да зөвхөн зочид буудлыг шинжлэхэд жишээлх юм бол 200 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг зочид буудлын одоо эзэд төлөөлөгчд бол хэлээд байгаа. За нөгөө талаар асем одоо 2016 онд зохион байгуулагдана. За сонгуулийн өмнө байх уу дараа байх уу гэдэг асуудал бол тодорхойг байгаа. За олон улсын ч гэдэм үү за олон одоо судлаачдын хэлж байгаагаар бол сонгуулийн дараа зохион байгуулах ёстой гэдэг байр суурьч бас илэрхийлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол асемиг зохион байгуулж байгаа нэрийдлэр одоо олон улсын тэргүүнэрт бол манай одоо улс төрчид өөр янз бүрийн байдлаар хандах ч гэдэг юм уу за хөрөнгө татгах байгаа нэрийдлэр бол олон буруу зүйлийг хийх гэх мэтчлэн олон асуудал энд өрнөж байгаа учраас асемийн зохион байгуулалтыг бол сонгуулийн дараа хийвэл яасан бэ гэх мэтчлэн олон асуудал байгаа. За өнөөдрийн байдлаар бол асемиг зохион байгуулснаар Монгол улсын нэр хүнд олон улсад бол танигдана гэж байгаа боловч за хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт манад байх юм. Ямар зохион байгуулалтыг ямар томоохон бүтээн байгуулалтыг хийх гэх мэтчлэн олон асуудал бол бүрхэг байгаа. Тэр сая бас хэллээ шүү дээ. Асемын чуулга уулзалтанд зориулаад зөвхөн одоо онгоцон дээр бууж ирж байгаа төлөөлөгчдөд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн ихэнх үнэрийг өнөртүүлэхгүй тулд тусгай тоног төхөөрөмж өгөх юм цэвэршүүлэх юм аппарат худалдан авч байгаа. Автомашин. Тийм, автомашин худалдан авч байгаа. Тэгвэл энэ автомашиныг худалдан авч байгаагийн хооронд өнөөдөр төв цэвэрлэх байгууламжаа засаж сайжруулах ажил дээр илүүтэй их анхаарал хандуулах ёстой юм шүү гэсэн асуудал байгаа. Учир юу вэ гэхээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачаалал хэд ихсэж хагас 100 жил буюу 50 жилийн гарсан настай энэ төв цэвэрлэх байгууламжийн шинжилэл дөрвтэй хийж чадахгүй байгаас бол зөвхөн одоо яг үйлдвэрийн орчимд одоо нэг 5-аас 3 км радиус өндөртэй байсан үнэр өнөөдөр Улаанбаатар хотын баруун хэсэгт бүтэн зарим салхи өндөртэй үед Улаанбаатар хотын төв рүүгээ хүртэн гэж орж иж өнөртдөг болчихсон ийм асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн 100 болвол төв цэвэрлэх байгууламж ачаалтаа дийлэхгүй за засварлах ийм ажиллагаа шаардагдсан л да. За өнөөдрийн байдлаар бол нийслэлчүүдийн бохирыг тэр чигээр нь хүлээж авч байгаа төв цэвэрлэх байгууламжийг бүтэн зогсоох ямар ч боломжгүй. Дахин нэг шин цэвэрлэх байгууламжийг барьж өгж энэ асуудлыг бол шийдвэрлэх боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа. За өнөөдрийн нөхцөл байдал юунд хүрсэн бэ гэхэлэр төв цэвэрлэх байгууламж ачаалтаа дийлэхгүй байгаа энэ нөхцөл байдал үнэр нь бол Улаанбаатар хотын төв хэсгээр үнэртэж ихэлсэн. За мэргэжлийн байгууллагууд энэ үнэрийг дарах ямар ч арга чарга бол байхгүй. За монголчууд бол альва нэг ажлыг хийхдээ заавал гадаадын одоо тусламж зээлэр ч юм уу за эсвэл гадаадын хин нэгэн мэргэжилтний одоо тусламжаар энэ цэвэрлэх байгууламжийг яаж сайжруулах вэ гэх мэтлэн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулдаг. Энэ дагуу бол Францын одоо нэгэн компанитай хамтарч төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажил дээр бол судалгаа хийж байгаа юм байлээ. За гэвч бол энэ үнэрийг ойрын 5 жилдээ дарах ямар ч боломж нөхцөл харагдахгүй байгаа бол тус судалгаанаас бас гаргасан байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхэлэр төв цэвэрлэх байгууламжийг бол дахин нэг шин цэвэрлэх байгууламжийг барьж өгж энэ асуудлыг шийдэхгүй бол өнөөдөр Монгол Улсын бохирыг одоо тэр чигт нь хүлээж авч байгаа төв цэвэрлэх байгууламж бол ачаалтаа дийлэхгүй цаашдаа бүр задрах юм бол нийслэл Улаанбаатар хот бохиртойгоо хайлдах ийм аюултай нөхцөл байдал бол үүсээд байгаа юм. Ингээд төв цэвэрлэх байгууламжийн даргын яриаг одоо үргээ. Ямар техникийн шийдлүүд байж болох уу? Яавал энэ үнэрийн асуудлыг багасгах уу? Энэ бол бас нэг тодорхой хэмжээний одоо 50 жил ажилласан байгууламж шүү дээ. Энд хоригдсон хогоо идэлгэж байна. Тэрийг бас яаж зайлуулах, яаж устгах вэ? За мөн нэмээ шинэ технологи нэвтрүүлэх болцоо юу байна гэсэн судалгааны ажлууд бол хийж байна. Ямар ч үсэн хэрэгжлийн хувьд нэг тоног бас бидний судалгааны хэрэгжил бол аваад энэ үйл ажиллагаа явуулах юм зорилготой байна. Тэгэхээр хэрэгжүүлэхэд ер нь үнэр нь багасах болов. За тэрийг бол хийж мэдэхгүй. Яг хуучны хурлаг гэдэг нэг юм бэ. Тэрний үнэр нь тодорхой хэмжээр нөлөөлөх. Гэхдээ
тодорхой хэмжээгээр бол буур. Тэрнээс юу хүний гарт орсон өөрөс авсан юм шиг ганцхан нэг өдөр алга болно гэсэн бол асуудал байхгүй. Тэгэхээр Асамын чуулга уулзалтанд зориулаад зөвхөн энэ үнэрийг дарахын тулд 4-5 үнэр аргалагч юм автомашин худалдаж авч байгаа гэж. Тэгэхээр энэ автомашины үнэ нь бол дунджаар нэг 5-6 тэрбум төгрөг байхаа гэсэн мэдээллийг өгч байгаа. Гэхдээ бол яг автомашин тэдэн төгрөг гэж хэлээгүй. Тэгвэл энэ 4 автомашины худалдан авах мөнгө дунджаар тооцоолох юм бол 20 орчим тэрбум төгрөг болно. Тэгвэл энэ 20 орчим тэрбум төгрөгөөр төв цэвэрлэх байгууламжийн тодорхой хэмжээний засвар шинжилгээ ажлыг хийхэд бол хангалттай хэмжээний өртгөө өгсөн зүйлийг бас яриад байгаа шүү дээ. Бүр шинэ төв цэвэрлэх байгууламж барих хэмжээний өртөг энэ мөнгө бол за өнөөдөр төв цэвэрлэх байгууламжийг засварлахад одоо энийг бол бүрэн одоо шинжилгээд 50 тэрбум төгрөг шаардлагатай. За гэтэл улсын төсөвт энэ мөнгийг бол суулгаж өгдөггүй. Нийслэлийн хэмжээнд төв цэвэрлэх байгууламжийг засварлах ажлын гарцыг хайдаггүй. Гэх мэтчлэн олон асуудлаас болоод өнөөдөр төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байгаа. За өнөөдөр бол өдөр хоногоо арийн адаа өнгөрөөж байгаа энэ төв цэвэрлэх байгууламжийг бол эхний ээлжинд үнэрийг дарах одоо судалгаа хийсэн боловч энэ нь бас амжилтгүй. Ойрын 5 жилдээ багтаж төв цэвэрлэх байгууламжийн одоо хотын төв хэсэгт үнэртэд байгаа энэ муухай үнэрийг дарж чадахгүй ийм одоо нөхцөл байдал үүсчихэд байгаа. Тэгэхээр төв цэвэрлэх байгууламж цаашдаа үйл ажиллагаанд доголдоод ямарваа нэгэн байдлаар одоо энэ үнрээсээ гадна бусад байдлаар одоо бохироо ил задаа асгаж хаяж гаргаж эхлэх юм бол дан ганц Улаанбаатар хот хэлтгүй туул гол дагсан энэ бүс газар бол үндсэндээ бол бохирдох ийм эрсдэлтэй нөхцөл байдал байгаа гэдгийг бол хэлж байгаа. Ер нь бол яг өмнө ч гэсэн бас яригдчихсэн төв цэвэрлэх байгууламжийн хит их бохирдолтой уснаас болоод өнөөдөр нийлүүлж байгаа усны хор уршин Төв аймгийн Алтан булаг сугын малчид иргэдэд бол нэлээд их хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн. Мал нь одоо юу гэдэг хорцсон ч гэдэг юм уу. Иймэрхүү жишээнүүд өмнө нэг ус удаа яригдж байсан. Яг энэнийхэн дагуу ч гэсэн нэлээд олон хурал зөвлөгөөнийг холбогдох хүмүүс нь хийгээд улмаар төв цэвэрлэх байгууламжийг засыг шинжилгээ гэдгийг зөвхөн цаасан дээр протоколоод өнгөрдөг ийм дүр зурагт өнөөдөр ухтаж байна. Тийм учраас яалтч байхгүй өндөр төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх одоо засаж шинчлэх юм шаардлага зүйлсээр урган гарч ирж байгаа гэдэг үднээс энэ хүн мэдээ үзэж таахын тооцолж байгаа. Тэр үзэгч аналист тань хөтөлбөрийн маань энэ 7 өдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байгаа өнгөрсөн 7 өдрийн үйл явдлын мэдээллийг хүргэлээ.